Ихэнх хүмүүс амьдрал өөрөө нэг өдөр өөрчлөгдөн гэж хүлээдэг. Тэд ажил эрхийг хүлээдэг. Зөв хүнтэй уулзрахыг хүлээдэг. Амьдралыг эргүүж орхих тэр нэгэн мөчийг хүлээдэг. Гэвч чи хүлээсээр байлаа гэд амьдрал өөрчлөгддөггүй. Амьдрал чамайг өөрчлөгдөх үед л өөрчлөгддөг. Тэр өөрчлөгдөж нэг сүртэй чанга мөчөд болдоггүй. Харин өдөр бүр чимээгүйхэн, давтагтаар, ухамсараар, сонголтоор бий болдог. Үүнийг нэг удаа үзвэл чамд урам өгнө. Харин өдөр бүр үзвэл чамайг дотроос чинь шинээр зохион байгуулж эхэлнэ. Учир нь үнэн маш энгийн. Чи өөрөө өөрчлөгдөхөөс нааш чиний эргэн тойрондох ертөнц өөрчлөгдөж чадахгүй. Өглөө бүр сэрэхдээ чи нэгэн намгүй матлаа туйлын чухал сонголтын өмнө ирдэг. Өнгөрснөө дахин давтах уу? Эсвэл ирээдүг рүүгээ өндийх үү? ертөнц чам руу яаран орж ирэхээс өмнөх тэр агшин, утсаа гүйлгэж эхлэхээс өмнөх тэр агшин, үг хэлэхээс өмнөх тэр агшин бол жирийн нэг мөч биш. Тэр бол ариун мөч. Гэвч хүмүүсийн ихэнх нь түүнийг юу ч биш мэтээр өнгөрөөдөг. Цэвэр хоосон самбар юм. Тэд сэрмэгцээ тэр мөчөө шуугаанд шууд өгчихдөг. Амьсгалаа анзаарахаас өмнө мессежээ шалгана. Нам гүм суухаас өмнө дидэгцээ гүйлгэнэ. Эргэцүүлэхээс өмнө шууд хариу үйлдэл үзүүлнэ. Ингээд өөрсдөө ч мэдлгүй амьдраад байгаа биш. Зүгээр л дахин давтаад эхэлдэг. Бүтээж байгаа биш. Хуучнаа үргэлжлүүлэн сэргээж байдаг. Тэд химнэлийг эвдэхээр хангарттай удаан зогсож үзээгүй учраас өдөр бүр нь өчигдөртөөгөө адилхан өнгөрдөг. Ингээд тэдний дадал автомат жолоодлого болдог. Тэдний бодол өөрөөс нь төрсөн биш, бусдаас зээлдсэн зүйл болдог. Амьдрах нь урд нь хийж байсан бүхнийх нь аажим цуурай болж хувирдаг. Тиймээс л хүмүүсийн ихэнх нь нэг газараа гацсан хэвээр үлддэг. Тэдэнд хүсэл тэмүүлэл байхгүйдээ биш, харин дэг, ёс, өдөр тутмын ариун дадал байхгүйдээ. Тэд өглөөс ирээд ямар нэг зүйл өөрчлөгдөн гэж найддаг мөртлөө бүхнийг тодорхойлдог тэр эхний нэг цагийг огт өөрчилдөггүй. Гэтэл үнэн хэрэгтэй сахилга, бат ба сүрлийн хоорондын зай үнэхээр өчүүхэн. Ганц сонголт, ганц амьсгал, данц цаг. Урсгалыг өөрчлөхөд ердөөл энэ хангалттай. Эмх замбраагүй байдал эхлэхээс өмнөх тэр нэг цагийг өөртөөгөө зэрэгцүүлж чадвал бүх чиглэлийг чинь шинээр эргүүлэх тодорхой ухаалт төрдөг. Тэр ухаарл аажмаар, чимээгүйхэн, хүчтэйгээр хоримтлагддаг. Нэг том тесрэгтэр биш. Чи тэр нэг цагийг өөртөө зориулахад, бардамналд бус, зүхтахад бус, харин дотоодоо зөв химнэгтэн тааруулахад, зориулахад өдрийнхөө замналыг өөрчилдөг. Өдрүүдээ хангалттай өөрчилж чадвал амьдралаа өөрчилнө. Тэгээд чи хариу үйлдэл донд амьдрахаа болж, бүтээж амьдрч эхэлдэг. Энергийн араас хөөцөлдөхөө болж өөрөө түүнийг төрүүж эхэлдэг. Өрөөнд доторх хамгийн чанга дуу хоолойд анхаарлаа өвтгөө болж, өөрийн сонгосон дуу хоолой, өөрийн сонгосон энерги, өөрийн сонгосон чиглэлээ тэтгэж эхэлдэг. Өөрчлөлт яг тэндээс эхэлдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөс биш, бүтэц зохион байгуулалтаас. ертөнц чиний оюуныг эзлэхээс өмнө түүнийг сургах тэр давтагддаг шийдвэрээс. Тийм учраас энэ мөч, энэ үг, энэ амьсгал нэг удаагийн оч байж болохгүй. Энэ нь өдөр тутмын дадал болох ёстой. Тохиромжтой үедээ биш, урам орсон үедээ ч биш, өдөр бүр цоцолтгүй, хүндэтгэлтэйгээр. Учир нь давталт л мөн чанарыг бүтээдэг. Харин мөн чанар зан үйлийг хэлбэржүүлдэг. Хүн зөвхөн төвчээрээр дээшилдэггүй. Харин өөрийгөө дотроосоо шинээр програмчилж, оюун хамгийн нээлттэй, хамгийн эмзэг, хамгийн хүлээн авах чадвартай үед нь түүнд юу оруулахаа сонгож чадсанаар дээшилдэг. Тэр мөч бол үргэлж өглөө байдаг. Имэйлүүдээс өмнө, шууганаас өмнө. ертөнц чамаас өөрийн чин хэсгүүдийг нэхэж эхлэхээс өмнө тэр үед чи өөрийгөө сурах ёстой. Тэр үед чи хинбэ гэдгээ шийдэж, тэр нь бодит болох хүртэл өөртөө дахин сануулах ёстой. Хэрв чи үйлдэлээ өөрчилмөр байвал зан үйлийн гадна талаас бүү ихэл, орчноос ихэл, оролдоос ихэл, хамгаалалт чинь сул, сүнс чинь сонсож байгаа тэр мөчөд юу хүлээн авч байгаагаасаа ихэл. Өөртөө хүч өг, өөртөө зориг өг, өөртөө нам гүм өг. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд тэр бүхэн чамд шинэ мөн чанарыг буцаан өгнө. Илүү хичээх шаардлагагүй болсон нэгэн шин дүр төрхийг. Учир нь тэр хүн сул дорой байдагтай өөрийгөө цаашид адилтгахаа больсон байна. Хальтэр жунхаас айх шаардлагагүй болсон нэгэн дүр төрхийг. Учир нь түүний дотоод шалгуур аль хэдийн өөрчлөгдсөн байдаг. Хэрв чи ирээдүгээ өөрчилмөр байвал зүгээр мөрөөддөг зүйлээ бос, ярьдаг зүйлээ бос, харин дахин хийдэг зүйлээ өөрчил. Учир нь чи тогтмол юу хийдэг, тэр л эцэстээ чи хэн босхийг тодорхойлдог.
Чи замаасаа хичнээн хол хазайсан бай. Хичнээн олон өдрийг дэмий алдсан бай. Чи үргэлж ганцхан өглөөгөөр замаа буцаан авч чадна. Гэхдээ чи яг одоо эхлэх ёстой. Ирээдүйн өөрийг чинь бүтээдэг тэр нэг цагийг хамгаалах ёстой. Хизээ нэгэн өдөр биш. Бэлэн болсон үедээ ч биш. Одоо. ертөнц чиний анхаарлыг шаардахаа хизээж зогсоохгүй. Гэхдээ хэрэг чи өдөр бүр хамгийн түрүүнд өөрийгөө өөртөө өгч чадвал чи зүгээр л хоцрохгүй байхаас давж манлайлж эхэлнэ. Чи бүтээн, чи үндийн, чи өсөн босно. Хүмүүс ихэвчлэн би амар амгалан хүсэж байна. Би өөртөө итгэх итгэлийг хүсэж байна. Би төвлөрлийг хүсэж байна гэж хэлдэг. Эдгээр нь зүгээр нэг ишилхээс, азаас, гинт өөчлөгдсөн сэтгэл санаанаас ирдэггүй. Цаг нь болсон мэт санагдсан үед шагнал шиг хурж ирдэггүй. Эдгээр нь бүтээгддэг, олж авдаг, сургагддаг, булчин шиг. Булчин эсэргүүцэл дунд л уруудаг шиг, эдгээр чанарч мөн адил сорих дунд л хүчирхэгждэг. Амар амгалан гэдэг зүгээр л тохиолдоод олоод авчихдаг зүйл биш. Амар амгалан гэдэг чимээгүүд давтагдан, давтаж байж бий болдог зүйл юм. Зөвхөн гаднах чимээгүүд биш, дотоод чимээгүүд. Чиний өөрөө хамгаалж үлдэхээр шийддэг тийм чимээгүүд. Чиний төлөө тэнцдэг тийм чимээгүүд. Өөрийнхөө амьсгалыг дахин сонсож чадахын тулд зааг, хилээ тогтоож босгодог тийм чимээгүүд. Чи эмх замбраагүй байдал багасхыг хүлээснээр амар амгаланд хүрэхгүй. Харин эмх замбраагүй байдалд захирагддаггүй хүн болж өөрчлөгдөх үедээ амар амгаланд хүрдэг. Өөртөө итгэх итгэл гэдэг хүн төрөлхөөс авчдаг зүйл биш. Амьдрал сайхан болохоор гинт бий болчихдогч зүйл биш. Энэ бол өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх бүрдээ, аажмаар, чимээгүйхэн олж авдаг чанар юм. Би үүнийг хийн гэж өөртөө хэлээд дараа нь үнэхээр хийж чадсан тэр мөч бүрт чи дал тухамсартаа нэгэн мессеж иглээдэг. Би өөртөө найдаж болох хүн юм байна гэж. Өөртөө итгэх итгэл яг тэндээс л эхэлдэг. Алар ташилтаас биш, гадны баталгаанаас биш. Хинч харахгүй үед давтан хийдэг тэр жижиг сонголтуудаас бий болдог. Жинхэнэ итгэл гэдэг тайлбар хийхгүйгээр өрөөнд орж ирэх байдлаас чинь харагддаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр биш, ухамсартайгаар хариулах чадвараас чинь харагддаг. Дуу чимээгээр бус, дотоод бат итгэлээр манлайлах байдлаас чинь харагддаг. Тэр бат итгэл хаанаас ирдэг вэ гэвэл итгэлцлээс. Харин итгэлцэл хаанаас үүсдэг вэ гэвэл тогтвортой давтагтаас. Төвлөрөгч бас бэлгэнд ирдэг зүйл биш. Түүнийг сургаж бий болгодог. Энэ нь урам зоригтой байх эсэх, эсвэл төгс орчинтой байх эсхийн тухай биш. Харин өдөр бүр дахин шууганыг тасалж хассаар байж, эцэст нь оюун ухаандаа би цаашид бүх анхаарал сарниудагч зүйлийн араас гүйхгүй гэдгийг ойлгуулдаг тухай юм. Би ирсэн бүх мэдэгдлийг шалгахгүй. Өөрийн анхаарлыг түүнийг үнэлдэггүй хүмүүст булаалгахгүй гэдгээ оюундаа сургадаг тухай юм. Чи оюун ухаанаа нохоо сургаж байгаа мэд сургадаг. Суухыг нь заана, үлбхийг нь заана, буцаад ирэхийг нь заана. Эхэндээ мэдээж эсэргүүцнэ, зэрлэг мэд савлна. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд дуулууртай болж эхэлнэ. Аажмаар тогтож намдна. Тэр нам гүмээс ажигч нь илүү гүн болдог. Бодгч нь илүү цэлэмдэг. Бага оршихуй чинь хүртэл үгүйсэхийн аргагүй тод болдог. Эдгээр нь авиас биш. Эдгээр нь сахилга бат. Харин сахилга бат гэдэг сэтгэл сайхан үед л ирдэг зүйл биш. Тэр сэтгэлийн хөдөлгөөнийг тоодоггүй. Тэр өдөр бүр ирдэг. Давтал дотор ирдэг. Бүтэц дотор ирдэг. Өглөө босмооргүй байсан ч чи боссон. Орой шантрахыг хүссэн ч чи үргэлжлүүлсэн. Сахилга бат гэдэг гялцал, ой харагддаг зүйл биш. Гэхдээ асар хүчтэй. Энэ нэг үннийг чи заавал ойлгох ёстой. Өдөр бүр чамайг ямар нэг зүйл програмчилж байдаг. Эсвэл дэлхийн ертөнц чамайг програмчилж байдаг. Эсвэл чи өөрийгөө програмчилж байдаг. Дунд нь саармаг байдал гэж үгүй. Унтраалттай төлөв гэж үгүй. Чиний сонсож буй бүхэн, үзэж буй бүхэн, гүйлгэж өнгөрүүлж буй бүхэн, хэрэглэж буй бүхэн оюун ухаанд чинь код бичиж байдаг. Бодлыг чинь хэлбэржүүлж байдаг. Төвлөрлийг чинь тодорхойлж байдаг. Өөрийн үн цэнийн талаарх ойлголтыг чинь хүртэл бүтээж байдаг. Хэрв чи юу ч хийхгүй, дэлхийг тэр кодыг чиний төлөө бичхийг зүгээр л зөвшөөрвөл дэлхий ялна. Зар сурталчилгаа ялна. Хов жив ялна. Драм ялна. Шууган чиний амьдралын дуу аялгау болно. Тэгээд нэг л мэдхэд чи өөрийн хүсэл хаанаас гарч ирснийг ч мэдхээ болно.
Амар амгалан гэж ямар мэдрэмж байдгийг ч мартна. Учир нь чиний бүх дотоод тогтолцоо чамайг хүрээлж байсан зүйлсээр аль хэдийн бүтээгдчихсэн байдаг. Гэхдээ чи үүнийг тасалж чадна. Чи буцааж авч чадна. Энэ нь нэг өдрийн дотор болохгүй, санамсаргүйгээр ч болохгүй. Харин чи үнэхээр шийдэж чадвал заавал болно. Өглөө бүр чамайг мохоодог зүйлд биш, эрэлдэг зүйлд өөрийгөө холбож бай. Дэлхий чамайг хэн болгохыг хүсэж байгааг биш. Чи үнэндээ хэн болохыг чинь сануулдаг зүйлд холбогд. Шууганыг намсгаж, тодорхой байдлыг нэмдэг зүйлд ойрт. Мэргэн ухаан нуугдчихсан байдаггүй. Зүгээр л шууганд дарагдчихсан байдаг. Гэхдээ чи түүн рүү буцаж очиж чадна. ертөнц чиний оюуныг дүүргэхээс өмнө шүүж тунгаадаг өглөөний ёсыг чи өөртөө бий болгож чадна. Саад бэрхшээлүүд орж ирэхээс өмнө зам чигийг чин тэтгдэг орон зайг чи өөрөө байгуулж чадна. Тэр бүхнийг өдөр бүр хийж эхлэх үед, тэр нь чиний бүтэц болчих үед бүх зүйл өөрчлөгдөнө. Чи амар амгалан хөөцөлдөхөө болж, амар амгалан дотор алхаж эхэлнэ. Чи өөртөө итгэх итгэлийг жүжиглэхээ болж, түүнийг гэрэгтүүлж эхэлнэ. Чи тэднийг урлаач хүн шиг, дайчин хүн шиг энэ ертөнц чанга байж болохч өөрийнх нь доторх дуу хоолой түүнээс ч хүчтэй гэдгийг мэддэг хүн шиг бүтээсэн. Чи дарамтад дарагдаж төрөөгүй. Хүмүүсийн ихэнх нь хоёр дахь арьсшгээ өмсөд явдаг тэр байнгын яруу мэдрэмж, ядарга, эмх замбраагүй байдал бол чиний жинхэнэ төлөв биш. Энэ бол замаасаа хазаасны шинж. Өөрийгөө орхигдуулсны үр дагавар. Чи анхаарал сарнилт донд амьдрахаар бүтээгдээгүй. Чиний оюун ухаан нэгэн зэрэг 20 зүйл хөөхөөр бүтээгдээгүй. Чиний сүнс төгсгөлгүй тав, мессеж, өчүүхэн жижиг шийдвэрүүдийн дунд хуваагдахаар зохиогдоогүй. Гэтэл хүмүүсийн ихэнх нь яг тэгж амьдарч байна. Тарамдсан, ядарсан, мэдрэмжгүй болсон, сул доройтой биш. Харин нам гүн байж сурхаа мартсан да. Тэд сонсхоо мартсан. Амьдралаа шуугаанд өгч орхихоо болоод сахилга батаар өөртөө эргүүлэн авчрах үед боцсон ирдэг тэр хүчийг мартсан. Чи өөрийнхөө оюун ухаанд хүчгүй амьдрахаар бүтээгдээгүй. Чи тодорхой ухааралтай, хүчтэй, сэрэмжтэй байхаар бүтээгдсэн. Чиний мэдэрдэг тэр манан, тэр төгшүүр, тэр дарамт бол дэлхий чамайг програмчлахаас өмнө чи өөрийгөө програмчлаагүй үр дүн юм. Тэр бүхэн аажмаар болдог. Чи өөрийгөө сонгохоо болдог. Чимээгүй байдалд зориулах цагаа гаргахаа болдог. Өглөөний нам гүмээ алгасдаг. Оршихуугаа гүйцэтгэлээр сольдог. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам чиний дотоод бүтцэд ялзар сууж эхэлдэг. Чамд ямар нэг буруу зүйл байсан учраас биш. Харин орхигдсан бүхэн эцэстээ мууддаг учраас. Чи оюун ухаандаа анхаарал тавихаа болох үед оюун чинь чиний эсрэг ажиллаж эхэлдэг. Чи мэдрэлийн тогтолцоондоо ансгадах цай өгөхөө болох үед тэр хяналт олох гэж тэмцэж эхэлдэг. Чи өдрөө санаатайгаар бүтээхээ болох үед өдөр өөрөө чамайг эзэмшиж эхэлдэг. Гэхдээ нэг чухал зүйл бий. Ялзрал бол төгсгөл биш. Тэр бол дохио. Буцаж ирэх урилга. Өөртөө эргэн ирэх урилга. Тэр хаалга ихэнх хүний боддгоос хавьгүй энгийн. Чи бүх амьдралаа нэг шөнийн дотор эргүүл шинжлэх шаардлагагүй. Өдөр бүр өөртөөгөө хэсэгхэн ч болов суух хэрэгтэй. 5 минут байсан ч болно. Утасгүй, шуугаангүй. Зүгээр л амьсгал. Зүгээр л намгүм. Холболт яг тэндээс дахин эхэлдэг. Нурууч нь бардамлаас биш, санан сэрснээсээ болж тэгширдэг. Амьсгалч нь мод дагсандаа биш, биеэ зөөлрөх зайтай болгосноосоо болж гүнзгий ирдэг. Бодол чинь амьдрал хялбар болсондоо биш, чи эмх замбраагүй үүмэрлийг тижээхэ болсондоо намсаж эхэлдэг. Тэгээд аажмаар чиний дотор эртний нэгэн хүч хөдлөж эхэлдэг. Нэгэн оршихуй, нэгэн сөөртэй байдал, нэгэн тонголог ухаарал. Тэгээд чи санаж эхэлдэг. Би толгойд минь тойрон эрбэлдэх түгшүүртэй дуу хоолой биш. Би ажиглагч нь. Би хэрхэн хариулахаа сонгодог нэгэн. Энэ ухаарал өчүүхэн зүйл биш. Энэ бол дахин эхлэлт. Энэ бол эзэн байх хүчний үндэс. Жинхэнэ хүчний эхлэл. Учир нь сонголт чамд байгааг сансан тэр мөчөөс эхлэн дэлхий чамайг атгаж байсан атгалтаа сулруулж эхэлдэг. Түлхүүр нь энэ. Чи дэлхийг хянаж чадахгүй. Урд нь ч чадахгүй байсан. Харин түүнтэй хэрхэн нүүр тулахаа хянаж чадна. Эмх замбраагүй байдалд хэрхэн очихоо. Шуурганы дунд хүрээгээ хэрхэн хадгалахаа чи хянаж чадна. Сууга байдал, хөдөлгөөнөө хүртэл чи хянаж чадна. Сандарлаас биш, оршихуугаас хөдөлд сурах боломж чамд бий. Чи үгээ хянаж чадна. Яаж хэлэхээ, хизээ хэлэхээ, сэтгэлийн хөдөлгөөнөөс ярьж байна уу?
Эсвэл тодорхой ухаарлаас ярьж байна уу гэдгээ хянаж чадна. Чи дадлаа хянаж чадна. Хинч харахгүй үед юу хийдгээ? Эхний нэг цагаа юунд зориултраа? Энерги юунд өгдгөө чи сонгож чадна. Хинч хараагүй байсан ч чи ямар нэгэн зүйлийг бүтээж байна. Тэгээд чи энэ бүхнийг хийж эхлэх үед, тэр хяналтыг буцаан авч эхлэх үед, дарамтаас биш, оршихуугаас амьдарч эхлэх үед амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Амьдрал чамайг хүндэлж эхэлдэг. Эд шидийн үлгэрийн маягаар биш, бодит амьдрал дээр. Чи ярианд илүү жинтэй ордог. Өрөөнд ороход хүмүүс өмнөхөөс өөр зүйлийг мэдэрдэг. Илүү чанга биш, илүү гял сал биш, харин илүү гүн. Чиний дадал чиний өмнөөс ярьж эхэлдэг. Чиний энерги үг хэлэхээс чинь өмнө чамайг хинбэ гэдгийг илэрхийлж эхэлдэг. Боломжууд чам руу хөдөлж эхэлдэг. Чи тэднийг гуйсандаа биш, харин тэднийг хүлээж авахд бэлэн хүн болж хувирсандаа. Хүмүүс чамд итгэж эхэлдэг. Чи тэднийг хүчээр итгүүлсэндээ биш, харин урд нь үгээрээ дуурайж байсан жинг одоо сахилга бат чинь үнэхээр үүрч эхэлсэн учраас. Энэ бол эргэн ирэх хүч. Намгүн бүтэцтэй байхын хүч. Өөрийнхөө төлөө гарч ирэх хүч. Нэг удаа биш, амар үедээч биш, харин өдөр бүр. Одоо хамгийн чухал нэг үннийг хэлье. Амьдрах нэг үннийг танц удаа ойлгосноор өөрчлөгддөггүй. Өдөр бүр түүнийг санаж, сэргээж, амьдруулж чадсан үед л өөрчлөгддөг. Хүн нэг хүчтэй ишлэлээс болж ховсон өөрчлөгддөггүй. Нэг сэтгэл хөдлөсөн видеог үзээд бүрэн шинжлэгддэггүй. Хүний оюун ухаан тэгж ажилдаггүй. Мэдрэлийн тогтолцооч тэгж ажилдаггүй. Өөрчлөлт гэдэг нэг удаагийн үйл явдал биш. Харин давталтаар улам гүн сууж, улам хүчтэй сийлэгдэж, улам бат бих болдог давхарх юм. Дотоодод бий болдог шинэ холбоос юм. Аажмаар гүнзгийрдэг шинэ мөр юм. Тиймээс л лам нар мантра дахин давтдаг. Тиймээс л дайчид нэгэн ижил дасгалаа ахин дахин хийдэг. Тиймээс л хөгжимчид хуруун бодох шаардлагагүй болтлоо нэгэн ижил аялах уу, нэгэн ижил хэмжээгээ давтан сурвалжладаг. Энэ нь тэд удаан сурдагтай биш. Харин бусдын ихэнх нь ойлгодоггүй нэг зүйлийг тэд ойлгосонд оршино. Төгс төгөлдршил урам зоригоор бүтдэггүй. Тэр ёсдаг. Өдөр тутмын химнэлээр бүтдэг. Дахин иргэн очиж амьдруулахгүй орхисон мэрэгэн ухаан эцэстээ тоос болдог. Баттгаж өгөөгүй мэдлэг эцэстээ шуугаан болдог. Өглөөс эрэхтээ дэлхийд татагдсан урсахын оронд дэлхий чамтай ярьж эхлэхээс өмнө өөрийгөө төвлөрүүлж сурна гэдэг бол эрхчлөө юм. Тэр эрхчлөө авьяасаас ирдэггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөс ч ирдэггүй. Харин өдөр бүр оюун ухаандаа юуг оруулахыг зөвшөөрч байгаагаас ч ирдэг. Юу сонсож байна, юу уншиж байна, юун дээр бясалгаж байна. Тэр бүхэн чиний дотоод дуу хоолой болдог. Тэр бүхэн чиний луужин болдог. Харин үүнийг сахилар баттайгаар давтаж чадвал тэр нь чиний давуу тал болж хувирдаг. Хэрв чи өөрөөр амьдрмаар байвал өөрөөр боддог зүйлээ давтаж сур. Тодорхой ухаарл бүтээмээр байвал түүнийг тогтмол тийчээ. Сахилга батыг өөрийн мөн чанар болгоё гэвэл тэр үйл явцыг өөрийн таних тэмдэг болтлоо давт. Хаалга нь яг энд бий. Илүү их зүйлд биш, илүү гүн зүйлд. Илүү чанга зүйлд биш, илүү тод зүйлд. Өөрийн хүлээн авч буй оролтыг хянаж чаддаг хүн л чиглэлээ хянаж чадна. Харин чиглэлээ хянаж чаддаг хүн илүү их урам зориг хайх шаардлагагүй болдог. Учир нь тэр өөрөө урам зоригийн их болж хувирсан байдаг. Тиймээс хэрв энэ үгс чамд хүрч байгаа бол ганцхан удаа сонсоод өнгөрөөж болохгүй. Дэлхий дахин чангарамгц замхраад алга болчихдаг төр зүрийн мэдрэмж байлгаж болохгүй. Түүнийг буцааж ирүүл. Түүнийг үндэслүүл. Түүнийг өөрийн дотоод бүтэц, мэдрэлийн тогтолцооны нэг хэсэг болгохын давт. Учир нь үнэн нь энгийн. Тарих давталтаар л итгэж сурдаг. Нэг удаа биш. Заримдаа ч биш. Өдөр бүр. Энэ үгс рүү эргэж ир. Үүнийг сэрүүлэг болго. Зөвхөн утсандаа биш, оюундаа ч гэсэн. Өглөө дэлхий чамайг шүүрэн авахаас өмнө үүнийг сонс. Үүнийг өөрийн нам гүмийн аялгау болго. Үүнийг эхний бодол, эхний амьсгал, эхний шийдвэрийг чинь хэлбэржүүлдэг зүйл болго. Энэ бол хөөргөж, түр сэргээх тухай биш. Энэ бол наривчлалын тухай. Дахин програмчлах тухай. Айдас, анхаарал сарнилт, эргэлзээ, дарамтын тарамтсан олон дуу хоолойг нэг дуу хоолойгоор солих тухай. Нэг өнгө, нэг химнэл. Төвтэй, тод, суурьтай нэгэн дуу хоолойгоор. Дотоод өөрчлөлт яг ингэж явагддаг.
100 өөр мессеж хөөжгүйснээр биш. Харин нэгийг нь сонгоод тэр нь мэдрэхийн тогтолцооны чинь нэг хэсэг болтлоо давтах замаар. Сахилга бат чиний хэвийн төлөв болох хүртэл. Өөртөөгөө ярьдаг дотоод яриа чинь сэтгэлийн шуугаан байхаа болж нам гүм атлаа хүчтэй суур дуу хоолой болох хүртэл. Тэгээд чи түүнийгээ зарлах шаардлагагүй болно. Постлж харуулах шаардлагагүй болно. Чи зүгээр л түүгээрээ амьдрна. Бусд нь дэлгэцээ гүйлгэсээр байхад чи өдрөө бүтцтэйгээр эхлүүлнэ. Бусд нь сэтгэл хөдлөлтэйгээ наймаарцж байхад чи өөрийн өгсөн үгэнд хүрнэ. Бусд нь хариу үйлдэлдээ автсаар байхад чи төвлөрч чадна. Тэгээд аажмаар үр дүн чинь өөрчлөгдөж эхэлнэ. Өөртөө хитгэх итгэл чинь жинхэнэ мэд мэдрэгдэж эхэлнэ. Энерги чинь хүндлэгдэж эхэлнэ. Чи түүнийг гуйсандаа биш, харин анхаарал шаардахгүйгээр манлайлж чаддаг хүн болж өөрчлөгдсөн учраас. Энэ бол шин шалгуур, нам гүм, тууштай, суцшгүй. Тиймээс хэрв чи үүнийг л бүтээж байгаа бол даг, ойр бай, хурц бай. Хэрв чи өглөөгөө тодорхой ухаалаг дээр босгож, мөн чанараа өдөр тутмын үйлдэлээрээ бүтээж, дэлхий чиний энергид хүрэхээс өмнө түүнийг эзэмшихэд үнэхээр нухацтай хандаж байгаа бол дараагийн шат чинь доор байна. Энэ бол илүү их хөөрөл биш, илүү гүнзгийрэл. Нэг тогтгцоо, нэг химнэл. Өдөр бүрийн эргэн эрэлт. Анхаарах татахын төлөө биш, зэрэгцэл, нийцлийн төлөө. Энэ мессежийг давт. Түүнийг мэдрэхийн тогтгцоонд хүрэг. Түүнийг өөртөө сануулга болго. Сахилга бат чинь суларсан өдрүүдэд түүгээр өөрийнхөө өмнөөс яриул. Өөрийн чинь дуу хоолой ганхаж байгаа өдрүүдэд түүгээр чамайг түшүүрл. Цаг хугацаа өнгөрөхөд чи энэ мессежийг ч хэрэглэхээ болно. Учир нь чи өөрөө тэр мессеж болж хувирсан байна. Түүнийг давт. Түүгээр амьдр. Түүгээр өөрийгөө сурга. Тэгээд амьдрал чинь хэрхэн чимээгүй атлаа хүчтэйгээр бүхэлдээ өөрчлөгдөж эхлэхийг хар.